Энэ арьсны боловсруулалт гэж өстэй янз гоё. Энэ хараад хаанхыг яриад энэ одоо хаанх илүү ямар үйлдвэр боловсруулсан. Тэгээд бүх хэрэглэх зааврууд нь байгаа даа. Хятад гэж шүү дээ. Тийм үү? Тий. Захиалгаар юу яах юм бэ? Тийм үү? Энэ хоньны арьсыг яваад захиалгаар юу яах юм бэ? Наач мэрнос л биш тийм. Тийм л байна. Энэ мэрнос байна. Энэ бол одоо харин Монгол хэлний хэсэг ийм зөвлөх юм хараа. Ийм Монгол хэлний ийм хүстэй байхгүй. Байлгүй яд ийж. Өвлийн хэн чинь тийм биш. Тэр энэ хараа. Шинзландаас ирсэн гинэ. Шинзланд 700 крон гэж байгаа. Шинзландын хань. Манайхаа энэ юу энэ адилхан уу? Ингэж адилхан. Араа өрөнд. Надаа ерхүүл ингээд юун дээр нь тавьчихдаг байхгүй. Шинзланд их чинь тийм. Хараа үнэхээр өстөн боловсруулалт өнтер хараа. Манайх өстөн нэг боловсруулалт дутаад байгаа юм даа. Технологи аргагүй үйлдвэр хөгжөөгүй газар ч гэдэг. Үнэхээр Монголд бол одоо энэ ханыг бол ингээд боловсруулчихгүй юм гоё байна. Тэгэл гадагш нь яваад энэ одоо маш үнэтэй гарч байна. 699 700 крон гэж сунгуул 210 мянга. Тийм үү. Монгол. За 50 тэрэ ордог дэлгүүр. За энэ би тэрэ ордог дэлгүүр шин сони юм юу байна? За ям бүх юм нь 50% хямдарсан гинэ. Тий. За яа. Энэ нөгөө нэг ээж танд энийг үзүүлэе гэж бодоод байсан. Энэ нөгөө хоньны насаараа энэ одоо шүү дээ. Гэтэ хаанаас Непалд хэлээд байгаа байхгүй бид нар. Тийм үү. Хоньныхын насаар ийм хэлгээд зүү. Тийм. Нэрнээс хонь тэгээ ингэ хэлэхэд дээр нь ширээ мөрөд тавьдаг. Өнөрлөлтөө юу өнөхгүй юм. Юу хоньны насны тийм үнэр ерөөс алга. Янз бүрийн үнэр алга. Энэ Майсан боловсруул энэ шахалт гэж өстэй янз юм биш хатуу. Тэгээд одоо тэр шарын үсттэй. Энд ч одоо нэг халуун юмны доотлын тавьж тийм би. Энэ за наадч чинь. Тэр тийм. Энэ мөнгөнд орох. Одоо нөгөө улаан дэгний баяраа тийм аа. Энэ хараа. Хоньны насаар л одоо ингэ юм биш. Непал хийгээд байгаа хгүй. Тэгэхээр манай Монгол ингэж энийг нэг ир чангалдаг энэ бөөрн килдэг нэг юм байна да. Машин л аа. Тийм. Машин л байгаа хөтэй энэ утгад энэ хараа. Энэ бол одоо ингэж ямар ч халуун юм тавьсан доош шүү дээ. Болгоод байхгүй. Тийм. Одоо энийг хаад энэ арьсуу шүү. Алуу. Тэр копи нэрээ юуны даа үү? Энэ арьс л биш. Одоо хараад хаана нэсэн? Арьс байна. Одоо энэ чинь гихт чинь юм байна. Хаанаас нь болоо. Гэтэ энэ чинь арьс юм шиг байна. Дээр нь бол нөгөө халуун сувтай юу тавьчих шүү дээ. Тий. 50 арьс гэсэн гэж байгаа. Энэ зузаан шир маягийн юу вэ? Тий. Тэчил нөхрийн шир, адууны шир гэдэг. Энийг цаана Япон маягийн юм уу жоохон комороо тий. Крак. За одоо та юу ярьсан нэж? Энэ надад үгүй энэ нэг хулсаар сүлжээд хийсэн 50 юм шиг байж. Одоо дээрээс нь халуун юм тавихад тэр эсгийгээр хийсэн юм. Энэ чинь тэр л улсад энэ нэг л үйлдвэр юм биш үү? Үгүй байна. Энэ болохоор нөгөө сургуулийн хүүхдээ боловсрол зориулсан гинэ. Пакистаны сургуулийн хүүхдээ 600 гаруй хүүхдийн боловсрол зориулсан. Энэ нөгөө манай лантун дохио тий. Одоо нэг ийм юм хийгээд энэ чи тэгээд энэ хараа. Энэ ингээд цааш нь харуулад энэ нь их гоё юм биш тийм өнгөлөг. Тэгэхээр чинь өнгө дотор хоёр байгаа юм шиг. Тийм. Хүүхдүүдийн боловсрол зориулсан гэхэр чинь энэ чинь хүүхдүүдээр хийлгсэн байх нь одоо хөдөлмөрийн хичээл шиг юм аа. Эсвэл ийм хийгээд тэр нөө янз бүрийн хүүхдийн юунд зориулж хөрөнгө оруулалт хийх юм бол болохоор энэ нөгөө ви шекелита яа тийсэн так охтуудын боловсролд дэмжлэг үзүүлнэ гэж аахгүй юм Пакистаны.
тийм хийгээд Дэмжлэг үзүүлнэхээр өөрсдөр нь хийлгээд өөрсдөр нь хийгээд хийгээд тийм ээ. Тийм Тэгээд тэр мөнгөний тэднийхээ юунд зориулдаг ч гэж байна. манай нөгөө лантон дохой юу штэ тий. Охид эмэгтэйчүүдийг хүчрхийлэл тэрний эсрэг ийм юм хийгээд ноосороо ч юм уу эсвэл тий одоо манай монголчин хэлбэр гэдэг ийм хийгээд ийм том юунуудтай гэрээ хийгээд мөнгө нь боловсролд орж ивэл мөн сайхнаа. Энд одоо